Домогт Фрэнк Shamrock гэхэр бас рут нь түүний нүрийг бэлб нүдэж байхад Фрэнк өөдөөс нь зүгээр л инээж дайжигнаж байсныг хүн бүр сандаг байх. Тэр үнэхээр галзуу байсан шүү. Түүнийг UFC-гийн 4 удаагийн ялагдшгүй авраг болсон гайхах зүйл байхгүй. Тэрээр түүхэнд хамгийн богино хугацаанд дараалс нь нокаутууд хийсэн дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг. Спортын түүхэнд 1 минутаас ч хүрэхгүй хугацаанд дараалсан аврагын цолыг хамгаалж төрүүлсэн цорын ганц хүн бол би. Энэ дэлхий дээр өөр хинч үүнийг хийж чадаагүй. Тэр үнэхээр аратан шиг байсан. Магадгүй түүнийг нэгэн мангас өсгсөн болохоор л тэр байх. Надад юу тохиолдож байгааг хинч мэддэггүй байсан болохоор миний сэтгэл санаа үнэхээр оронгоор эргэсэн хэцүү байдаг байв. Би юу их мэдэж байсан. Тэрээр 13 настай байхдаа багаачны амбарт амьдрахаас өөр аргууд хүрч улмаар буруу зам руу орж ноцтой асуудалд орооцолдож эхэлсэн. Тэгэд намайг зөвлөгтэйгөө уулзахад тэр эмэгтэй сонс хэрв чи ингэж яваад байвал тэд чамайг гэрээс чинь авч явна шүү гэсэн. Би дотроо ашгүйдээ ингэж л эндээс мултрах хэрэгтэй юм байна. Эрингэнд гарч хүмүүсийг ухаангүй болтлон зодхоос өмнө Фрэнк ердөөл айж имээсэн жаахан хүү байсан бөгөөд түүний хамгийн аимшигтай өрсөлдөгч нь өөрийнх нь гэрт амьдардаг байв. Миний хойд эцэг Жо намайг арын хашаанд хэдэн 7 хоногор амьдруулдаг байсан. Тэр намайг зүгээр л гэрээсээ яваасаа гэж хүссэн. Мэт өрөөнөөс минь бүх зүйлийг тоглоомыг нь гаргаж хайсан. Би хувцсны утасны доор хол суугаад өөрийнхөө оддын дайны тоглоомууд дээр бороо асгарахыг зүгээр л харж суудаг байснаа тод сандаг. Бүх тоглоом нь би энд юу хийж байгаа юм бэ? Би яагаад арын хашаанд амьдраад байгаа юм бэ гэж боддог байв. Энэ бол түүний зохион байгуулсан зүйл. Тэр л ийм зүйл хийдэг байсан. Түүнийг сүүдэр рүү шаханд түлхэж улмаар багаачны амбарт амьдруулах болсон юм. Тэнд үнэхээр аимшигтай, хүйтэн, чихтэй бөгөөд харанхуй байв. Би тэнд зүгээр л хэвтэж байдаг байлаа. Тэгээд яг хажууд байсан зүйлэг хадагч машины бензин үнэртэж эхэлнэ. Би хөөх сонин үнэртэй юм бэ гэж бодоод зүгээр л үнэрлэж эхэлсэн. Эхэндээ энэ нь ямар нэгэн ухамсартай үйлдэл биш байсан ч энэ үнэр намайг шууд мансууруулж ухаан балартуулан ээлдүү галзуу хий үзэгдэл харуулдаг байв. Тэгэл би унтаад өгдөг байлаа. Би тэр багаачны амбарт амьдардаг байхдаа үргэлж тэгдэг байсан. Учир нь тэнд амьдрах дэндүү хэцүү байсан юм. Тэгээд өдөр нь сургуульд явхад миний сэтгэл санаа үнэхээр хэцүү, оронгоор эргэсэн байдаг байлаа. Учир нь надад юу тохиолдод байгааг хэн ч мэддэггүй байсан. Би өөрөө ч яхаа юу хийхээ ч мэддэггүй байв. Хаад эцэг нь Фрэнкийг шийтгэх олон арван бузар аргуудтай байснаас хамгийн дуртай нь түүнийг шүүгэнд олон цагаар цоожлдог байв. Миний хойд эцэг Жо баасан бэм гаргийн орой аврагын төлөөх боксing тэмцээн үздэг байлаа. Би түүний хөлийг барьж өнгөрөнгөө тэр боксыг цуг үздэг байв. Ном унших, сургуульд явхаас гадна миний үзэж харж чаддаг ганцхан ертөнцийн л ерөөсөө тэр байсан юм. Тэндээс би аврах хүн бүстэй байдаг, тэд үг хэлдэг гэдгийг харсан. Тэр харанхуй шүүгэнд хэвтэж байхдаа би яг ийм хүн болно. Би авраг болж над шиг зовж байгаа хүмүүс туслана. Учир нь энэ үнэхээр аимшигтай байна гэж боддог байв. Тэр тэмцээнд харуулсан хүч чадал, мөн түүний дараа үг хэлж байгаа тэр мөчүүд намайг хамгийн их татсан юм. Би хизээч тэгж ярьж зүрхэлдэггүй байсан. Тэр бүх зовлон зүдүүрийг туулж, дэлхийн авраг байхаас ч дутхгүй чухал тэрхүү мессежийг хүмүүст хүргэх, байр сууринд очино гэдэг мэдээж маш чухал зүйл байлаа. Ялангуяа гаж донт нь чамайг хүчрхийлж тамлаж байгаа чи өшөөгөө авахыг, тэдний юу хийж байгааг дэлхийн ертөнцид харуулахыг мөрөөддөг. Гэвч чи юу ч хийж чадахгүй, чи өрдөөлж яах вэ? Би энэ бүхнийг сонин гажууд зүйл гэдгийг хизээч мэддэггүй байсан. Гагцхүү галт тэрэг рүү чулуу шидэж байгаад баригдсан насанд хүрээлгүүчүүдийн колонд хүргэгдэж, тентхийн хэцүү хүүхдүүдтэй ярилцаж байж л анх энэ бүгдийг би ухаарсан юм. Би тэдэнд гэртээ юу болдгийг ярихад тэд үнэхээр цочигдож, чи юу яриад байгаа юм бэ? Энд чи ёстой солиорл гэж хэлсэн. Би маш их гайхсан. Тэгээд би яриагаа татаж үгүй ээ, би эднэрт энэ бүхнийг ярьж болохгүй юм байна гэж бодсон. Учир нь тэд үнэхээр цочирдсан байв. Яг тэр үед л би эндээс энэ гэрээс яаж хийж чигаад холдох ёстой гэдгээ би ойлгосон юм. Тэгээд би колонийхаа сэтгэл зүйчтэй уулзахад тэр маш их тодорхойгоор сонс хэрв чи дахиад ингэж хэрэг тариад байвал би чамаа гэрээс чинь авч явах болно гэж хэлсэн. Би дотроо ингэж л би тэндээс мултрах хэрэгтэй юм байна. Ингэж л би хийнэ гэж шийдсэн юм. Тэгээд би шууд л улаарсан. Таарлцсан болгоно юу ч хамаагүй хулгайлж эхэлсэн. Зүгээр л баригдах гэж би хулгайлдаг байв. Энэ бүхэн намайг ямар нэгэн Taco Bell түргэн олны газрыг дээрэмдэх үед төгссөн юм. Тэд үйлчилгээний цонхыг хаалгаа заримдаа онгорхоо орхитгийг би мэддэг байлаа. Би шууд л дотогш алхаж орлоо.
Сефний хаалга, Овси хаалга бүгд нээлттэй байв. Би хөөх гайхалтай юм а гэж бодоод тэнд байсан асар том шуудаатай бэлэн мөнгийг хувцсныхад орж ихэж авсан юм. Би тэнд магадгүй 7 минут болсон байх. Гэвч намайг гараад ирэхэд цагдаагийн машинууд хажуугаар дуу тохоогоо орж ирэв. Би арын хаалгаар зогтсон бөгөөд тэнд нэгэн гол байдаг байв. Өвлийн хүүтэн дунд байсан болохоор гол хөлдсчихсэн байлаа. Би цагдаа нараас зогтохын тулд тэр гол руу өсөрсөн бөгөөд усан дуунах үедээ хулгаасан мөнгнүүд минь зүгээр л урсаад явчихыг би мэдэрсэн. Мөн би өөрөө мөсөн дээр гацчихснаа ухаарсан. Би мөсийг түлхэж мүлхэж гарч ирээд шууд л гүйж эхэлсэн. Энэ бол асар том талбай цаашлаад уул нурууд тэгээд түүний цаана галт тэрэгний зам байдаг байв. Галт тэрэгний замын төгсгөлд миний нэг найз амьдардаг орон сууцны хороолол байдгийг би мэддэг байсан. Би маш их даарч хүүтэн яс өвдөн байсан. Тэгтэл гинэтхэн миний амьдралдаа хизээч мэдэрч байгаагүй хамгийн дулаахан мэдрэмж төрж эхэлсэн. Надад үнэхээр юр бусын тайван сайхан санагдаж байлаа. Би тэр төмөр зам дээр зүгээр л ганцхан минут дуг хийгээд авъя гэж бодоод хөвтөд өгсөн. Хөвтөж байхад бие минь улам дулаацж байгаа мэт санагдав. Тэгтэл гинэт миний ухамсар сэргэж чөтгөр гэж би чинь осгож байн шүү дээ гэж ухаарсан юм. Цасан дээр хөвтөж биеийн температур нь унаж зүрхний цохилт удааширч байхад Фрэнк зүгээр л тэр чихтэ унтаад энэ нов шиг амьдрал орхиод явчих шиг боломжтой байв. Гэвч түүний доторх ямар нэгэн зүйл үргэлжлүүлэн тэмцэхийг хүсжээ. Би шууд босож үсрээд замаа даган дахиад л гүйсээр эцэст нь найзынхаа гэрт хүрсэн. Төд удалгүй цагдаа нар түүнийг олж Фрэнкийн хүсэлтэнд биелв. Тэр намайг баривчилж насанд хүрээгүүчүүдийн колон дараа нь асрамжийн газар руу шилжүүлж би хамгаалтын системээр маш хурдан дамжсан. Яг тэр үед л би Боб Шемроктой уулзсан юм. Энэ хүн үнэхээр өөр ямар ч илүү дутуу зангүй шулуун шудраг хүн байсан. Би түүнд өөрийнхөө зовлонг тоожох гэж оролдоход тэр шууд л үгүй. Бид энд ямар нэгэн нов шиг зүйл ярихгүй гэд намайг тасалсан. Тэгээд тэр сонс бид энд юу хийдэг вэ гэвэл бид бол ирчүүд гэд яг л эцэг хүн шиг бүх зүйлийг надад тайлбарлаж өгсөн. Хэрв чи энд ирвэл ийм л зүйл болно гэсэн. Тэр намайг өөрийн болгон авсан тэр мөчөөс эхлэн би яг л түүний хүү шиг болсон юм. Эцэг хүн гэж хэн байдгийг өдөрдөгч дайчин хүний үн цэнийг би амьдралдаа анх удаага тэндээс ойлгож авсан юм. Тэр надад миний хүү чи амьдралаа баалсан байж болох ч чи өөртөө ийм гайхалтай бие махбод ухаан бод сэтгэлийн хатыг бүтээж чаджээ. Одоо чи шин зүйлийг туршид үзэхэд өөрийгөө сойрхоод бэлэн болсон байна гэж хэлсэн юм. Тэгээд тэр надад чи дайчин тулаанч болж чадна. Одоо нэгэн шинэ спорт холимог тулаан гарч ирж байна. Чиний ах чинь бас үүнийг хийж байгаа. Тэнд маш их боломж байна гэсэн. Маргааш нь тэр намайг бэлтгэл дээр аваачиж өгөхдөө ердөө 2 өгүүлбэр хэлсэн. Тэдэнд айж байгаагаа бити харуул. Бас хизээч бити бууж өг гэсэн юм. Фрэнкийн өргөмөл ах Кен мөн адил сүүдэрт өссөн нэгэн байв. Тэрээр өөрийн доторх чөтгөрүүдтэй тэмцэж, өөрийгөө жинхэнэ дайчин болгож хуургаж чадсан бөгөөд Фрэнкийг бэлтгэл хийхээр ирэхэд түүнд ямар харгас ертөнц рүү хөл тавьж байгааг нь харуулахыг хүсжээ. Миний ах миний шалгалтыг авсан. Тэр намайг тэнд байлгахыг хүсээгүй. Эхний минутанд би чинь гайгүй өрсөлдөж чадаж байна шүү гэж боддод тэр намайг шууд л балбаж газарт унгасан. Би дотроо бурхан минь гэж уулга алдсан. Учир нь миний амьдралд урд өмнө хинч намайг тулаан тэгж унгаж байсангүй. Тэгээд тэр миний дээр гарч намайг мушгиж гарыг минь хөшиж, өвдгийг минь мутлах шахаж эхэлсэн. Би бууж өгөх, тап хийх ёстойгч мэдтгүй байв. Тэр намайг бууж өгөхийг хүлээж, маш олон хүнд өчлөлтүүдийн намайг тамлаж байлаа. Нэг хэсэг тэр миний хөлийг авч эргүүлэн өвдгийг минь мушгахад би өвдсөндөө хашгирч байв. Төгсгөлд нь би дөрвөн хөллөж мүлгэж, Кен миний дээр морь унсан мэт суугаад намайг нүдэж байлаа. Энэ үнэхээр аимшигтай байсан бөгөөд би өөрийгөө өгөх нь л гэж бодсон. Тэр шалгалт дээр би үнэхээр өгөх нь гэж үннээс айсан юм. Фрэнк дахин хөл дээрээ босож алхаж чадтал 2-7 хоног өнгөрсөн ч тэр Кент өөрийгөө энэ там шиг зүйлийг тэсэж гарч чадна гэдгээ харуулж чаджээ. Би Япон руу явж бэлтгэлээ дуусгах мөн King of Pancrase тэмцээнд оролцох урилга авсан юм. Миний хамгийн анхны тулаанда бас рүүтэндээ тулахар болсон. Үннийг хэлэхэд би түүнийг хэн гэдгийг ч мэддэггүй байв. Гэвч түүнийг ямар амар аратан бэ гэдгийг маш хурдан ухаарсан. Би өгтлээ айж байлаа. Тулаан 10 минут үргэлжилсэн ч надад ердөө 1 минут мэт санагдсан. Би зөвхөн зарим нэг хэсгүүдийг л маш тод сандаг юм. Түүний намайг боож байхдаа би маш хүчтэй байна. Би чамайг бариад авчихлаа гэж хэлж байсан үгс нь одоо ч чихэнд сонсогддог. Өрсөлдөгч минь улам хүчрхэгжиж түүний намайг ялах гэсэн хүсэл эрмэлзлийг би мэдэрч байв. Тэр намайг сулдаж байгааг мэдэж байсан. Би ч гэсэн сулдаж байлаа.
Би дотроо бүрэн сүрч миний сэтгэл зүй шалан дээр унчихсан байхад түүнийг харин тэнгэр таацчихсан байв. Түүний энерги асар их байсан бөгөөд би бурхан минь ингээд дууслаа гэж бодсон. Миний доторх тэр муухай дуу хоолой чи үүнийг хийж чадахгүй чи ялагдах болно. Чиний амьдралдаа хөдөлмөрсөн бүх зүйл ердөө хэдхэн минутын дотор үгүй болно гэж шивнэж эхэлсэн. Би маш их сандарч амьсгаадаж үнэхээр ухаанаа алдах шахаж байв. Учир нь энэ бол миний амьдралын хамгийн том мөрөөдөл. Миний бүх амьдрал энэ мөчийн төлөө л оршиж байсан бөгөөд би үүнийг алдах гэж байлаа. Тэр харанхуй шүүгэнд хэвтэж байхдаа би авраг болно. Би тэр хүч чадал дуу хоолойгоо ашиглан над шиг зовж буй хүмүүст туслана. Учир нь энэ үнэхээр аимшигтай байна гэж хэлж байснаа гинэт сансан. Тэгэд би түр хүлээгээрээ би чинь дайчин шүү дээ гэж өөртөө хэлсэн. Би түүн рүү өлөж хартал түүний хүзүүг даган урсаж буй хүсний туслуудыг олж харсан. Тэнд ердөө ганцхан хариулт байсан. Урагшаага зүтгэх. Би түүний нүүр рүү маш хүчтэй шахаж тэр над руу баг зэрэг цус нулимж байсныг санаж байна. Дараа нь тэр миний нүүр рүү өшөглөж хамрыг минь хуугалж хайсныг мөн бид хоёр бие биенийхээ хөлийг хөшиж байхдаа би түүний хөлийг хугална эсвэл тэр минийхээ хугална гэж бодож байснаа сандаг. Тэгтэл хонх дуугарч тэд намайг ялгчаар зарласан юм. Би үнэхээр гайхширч энэ бүхэн дэндүү итгэмээргүй сэтгэл хөдлөн байлаа. Би тэр рингнээс огт өөр хүн болон алхаж гарцаагүй. Миний хойд эцэг Жо намайг ямар ч зүйлд нь хугаршгүй тийм сэтгэл зүйтэй болгож хүмүүжүүлсэн байжээ. Хүүхэд байхад минь бидэнд хийдэг байсан тэр аимшигтай зүйлс миний ухаан бодлыг хатуужуулсан байж. Би ихэнх хүмүүсийг сөхрөөж, нурааж чадах тийм зүйлсийг тисэж гарч даван туулж чадна. Дайчин хүн, жинхэнэ дайчин хүн хизээч бууж өгдөг юм. Дайчин хүн үргэлж ялах замыг сонгодог. Карл Юнг нэгэнтээ би өөрт тохиолдсон тэр зүйл биш. Харин би өөрөө юу болохоор сонгосон тэр хүн минь би мөн гэж хэлсэн байдаг. Магадгүй чи амьдралдаа асар их зовлон зүгдүүрийг туулах үедээ өөрийгөө жирийн нэгэн хүнээс хамаагүй илүү хүчрэг нэгэн болгож өөрчилж чаддаг байх. Би тэнгисийн цэргийн тусгай өвчний дайчин болчвол амьдралын минь бүх зүйл асуудал шийдэгдэнэ гэж боддог байлаа. Гэвч би үүнээс илүү аимшигтай эндүрч байсан зүйл үгүй байсан юм.